Өдрөөс өдөрт өргөжин төчвөр бидний нийслэл хот. Нэг л мэдгэд өндөр барилга, үйлчлэлийн газар. Клуб танхим олноор нэгдэж байгаа сайраг. Гэхдээ бидний дунд нэг л зүйл тэр болоод байна. Хүн болох багаасаа хөлөг болох унаасаа гэдэг. Монголын боловсролын системийн тухай дурдвал ерхий боловсролын системээс навч хилцэх хэрэгтэй. Учир нь ерхий боловсролын сургууль зааж байгаа хөтөлбөрийг их сургуулийн хөтөлбөртэй уялдаа холбоотой болгох. Ажил төрийн 4-р хувьсгалаар ажлын байрны шин чанар өөрчлөгдөж, олон мэргэжил үгүй болж шинэ мэргэжил үүснэ. Хүний доктортой амьдрал бол эрүүл боловсролтой ажлын байртай байх шүү дээ. Ирээдүйн шинжилэлд мэдлэг боловсролын хувьд хүүхдүүдийг бэлтгэхгүй бол ирээдүйд ажлын байрны шаардлага болно. Ажилгүйдэл нэмэгдэх тусам улс орны байдал маш хүнд байдалд орох нь тодорхой. Гэвч Монголын ерхий боловсролын систем нь хүний доктортой хөгжлийн дөрвөн зарчмыг тэр бүр анхаарч ажилдаггүй. Үүнд мэдхийн тулд суралцах, өргөн хүрээтэм ерхий мэдлэг олж авахын зэрэгцээ, цөөн тооны хичээлийг гүнзгий судлах боломжтой байх. Хийж чадахын тулд суралцах, мэргэжлийн чадвар олж авахын зэрэгцээ, янз бүрийн нөхцөл байдлыг зөв үнэлэх, багаар ажиллах чадвартай болох. Хүн болохын тулд суралцах, тунгаан бодох чадвар, хувийн хариуцлагатай тулгуурлан, бие даан ажиллах, чадвараа хөгжүүлэх, бие хүн болж төлөвшөх. Хамт амьдрахад суралцах, бусад хүмүүсийн тухай ойлгох, харилцан хамаарлыг үнэлэх чадвараа хөгжүүлэх. Эдгээр зарчмуудыг анхаарч ажилтдаг хүнээс хүүхэд залуучууд нийгэмд бие хүн болж төлөвшөөгүй, ажлын байрны шаардлага хангадаггүй. Мөн янз бүрийн нөхцөл байдлыг зөв үнэлж, хувийн хариуцлага урамсарлаж, бусад хүмүүсийн тухай ойлгож, харилцан хамаарлыг тунгаан бодож чаддгүй байна. 6 настангуудын асуудал өндөгдөг тий. 6 настангууд одоо маш бага цагаар хичээл ордог. Өдрийн нэг 2-3 цаг хичээл орчод өсөлт нь амарчдаг. Бидний нэг цагийн үргэлжлэх хугацаа бол 40 минут штэ. Тэгэхдээ нэг багш сууна гэж юусоо байхгүй штэ. 40 минутанд 30 хүүхдэд хурж үйлчлэнэ гэдэг бол багшд бол бас маш асрыг хурд шаардж байна тий. Тест уур ухаан, арга зүй, эв дүй бүхэл юм шаардж штэ. Тэр энэ хүртээмжийн асуудал сүүлийн нэлээд би бол хөвдөө бол нэлээд хүнд байна гэж харддаг. Багангийн багш нарыг ер нь хөгжүүлэхгүй бол ер нь одоо цаг үеэсээ хоцорч байна. Одоо сүүлийн хүүхдүүд чинь биднээс илүү мэдээлэл авж байна. Мэдээллийн олон сувагтай болсон тийм ээ. Тэгээ аав ээж нь ч гэсэн одоо мундаг эцэгчүүд чинь хүүхдүүд их ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар цаг үетэйгээ нийлээд хоцрох магадлалаас их байгаа учраас биднийгээ сургалтанд үнэхээр суулгах шаардлагатай. Маш олон хүүхдийг одоо яг бодиттой биш дүү харгачлаар дүгндэг нэг нь бол илт байна л да. Бити нөгөө ингээд дээр үеийг шиг үнэлгээд байгаа шүү дээ. Тэр чинь зүгээр л ахиц амжилтаар нь хараад энэ хүүхд энэ төвшөндөөсөн бол дараагийн төвшөнд орчижээ гэдэг ингээ яваад байгаа. Хувиа бодох гэдэг нь яг миний бодлоор бол харьцангуй ойлголт гэж боддیں۔ Зөвхөн миний хэрэг болж ивэл бусд нь хамаагүй. Энэ нийгэм сайхан байх, муухай байх бол бүгдөө хүмүүсээс шалтгаалж байгаа шүү дээ. Тийм учраас хүмүүс нь хичнээн сайхан байна, төдий ч нэгээр энэ нийгэм сайхан байна. Тэгэхээр хувиа бодох гэхээр яг өөрийнхөө эрх ашигыг одоо хин нэгнийхээс илүү тавьж одоо би л одоо эрүүл сайхан амьдрч байвал бусд нь хамаагүй гэдэг сэтгэлгээгээр одоо амьдрахыг хэлэх баг. Би зүгээр л энэ өнөөдрийн байгаа одоо энэ тогтоосон хуульчилсан нийгмийг л одоо энэ Монголд энэ боловсролын салбарт тогтоож байгаа одоо хууль дүрм тэр тогтолцоог л буруутгамаар байна. Барууныхан бол ерөөсө тэр хүүхдүүд чинь одоо Япон гэхэд 6-аас 7-8 насны хооронд. Нэг их одоо тоогоо бодуулаад л одоо тийм ээ. Ингээл одоо тархийн ажил болно одоо гээд ингээд байдаг. Тэр хүн болж төлөвшөх. Тэр юмыг тэр Япон хүн болж төлөвшөх. Тэр Америк хүн болж төлөвшөх. Тэр юмыг хамгийн түрүүнд хийж өгдөг. Гэхдээ зэрэг энийг бол манай боловсролын тогтолцоонд бол хэрэглэх ёстой юм. Чи Монгол хүн шүү. Чи монголоор ярина. Чи монгол бичгээ мэднэ. Чи монгол ороо сэтгэнэ. Боловсрол гэдэг чи одоо ер нь өсгөөс аваад л хүртэл үргэлжилдэг л хэдэлдээ. 100% тийм шудархан бол байхгүй. Хизээ нэг өдөр хин нэгний төлөө, өөрийнхөө төлөө биш юм а гэх хин нэгний төлөө ч юм уу заавал хувиа ботсон тийм зан гаргаж л байдаг. Яг л миний юм л болж ивэл бусд нь надаа хамаагүй гэсэн тийм хандлагатай байдаг нь хувиа бодох юм болов уу? Асар болон хувиа бодсон сэтгэхүй байгаад байгаа гэсэн л дээ. Яг миний хувьд ч гэсэн тийм юм байгаа яг үндэ гэлээ. Үүнд буруутгах маш олон хүчин зүйлс байгаа. Тэгээд үүний дундаас өнөөгийн одоо яг залуучууд сошиал ертөнцид одоо дэлгэрээд байгаа хошин урлаг тэр дундаа урлагийн чиглэлөө. Тэгээд ер нь бол одоо UB comedy байна. За нэмэх 17 цуврал гэх мэтчлэн залуусын дунд бага насны хүүхдүүдийн дунд дэлгэрээд байгаа энэ зүйлс ямар нэгэн харан хяналт байхгүйгээр бидний эргэн тойрон нэгээд дэлгээтэй байж идэг. Тэгээд эдгээр зүйлсээр дамжуулаад залуу одоо
залуу насны хүүхдүүд маш одоо буруу үлгэр дуурайллыг авдаг. Тэгээ хошин урлаг байна. Хошин урлаг ямар нэгэн тийм хүнд өр өгөөж болох тийм зүйлс байдаггүй. Бүгд одоо ашигын төлөө явдаг гэх мэтчлэн урлагийн чиглэлээр бол буруутгах зүйлс нөгөө Монголд бол байгаа. Мөнгөний төлөө кинонууд хийгээд байгаа. Тэнгүүтээ нөгөө урлагийн тэр гоо зүй болон бусад тэр үнэрч мөн чанарыг бол улаандаа гисгсэн тийм кинонууд хийж байгаа хичээлж болно. Үзэгчд дүгнэлт гаргалаа гаргахад тэр нь ерөөсөө буруу гэдгийг ойлгох хууц тийм биш кинонууд бол байдаг. Тэднээс нь одоо хөвчлөний ер нь бол өөрөөсөө бас яг ямар утга санаа илэрхийлэх гээд байгаагаа мэдэхгүй ерөөсөө бас ер нь кинонд бас тэр агуулга тэр одоо тема гэдэг чтэй тийм зүйл байх ёстойгч мэдэхгүй тэгж хийсэн кинонуудаас бол болж байгаа юм л да. Тэгээд тэр мэдээж өсвөр насны ч юм уу тийм хүүхдүүд үзэх юм бол шууд буруугаар хүлээж байгаа юм те. Машин зам дээр өстэй амар хэцүү байдаг те. Зүгээр гарууд ингээд шууд шахаж орж ирснээр зүгээр ингээд яг нүдрүү ингээд хараад тавих байдаг. Тэнгүүд би ч бүр аа яана энэ ч ямар амар эвгүй байна. Зам маа арч идгол нөгөө зам маа бүр өөр айц толгойд орж ирээд яа ингэж татчихсан тавих юм хэ. Шууд газар хайж идэх гэсэн чинь заар. Тэр UP comedy гэдэг нь Америкийн stand-up comedy-гийн нэг том уламжлалтай тэрийг бол Монголд нэвтрүүлж байгаа л хэрэг. Тэгээд Америкийн stand-up comedy болохоор хараалыг бол урсгаж өгдөг. Тэгээд мэдээж тэднээс нь хэмжлээ ямар зорилготойгоор хэрэглэгддэг гэхээр биднээс энэ нийгмийн тэр утгагүй байдал тэр абсурд байдлыг буруу шаасан илэрхийлсэн байдлаар тэгж тийм зорилготойгоор угаасаа би комеди тэр одоо жок гэдэг тэр хошигнолуудаа хэлдэг. Нэг жуулчин биш та Францын одоо манай одоо ирж манайхныг баахан муу хэлсэн. Өмхий үнэртэй заартай ердөө энэгээрэл Европыг эзэлсэн тэрнээс эдэнд юу ч байхгүй гэдэг нэг айхтар бидний муу хэлсэн нэг нөхөрвөл тэн дотор нэг ганцхан үгэлээр монголчууд юм агц. Тэр нь юу вэ гэхтээ зэрэг энэ монголчууд чинь архиуд юм. Тэгтээ хизээж хоорондоо зодтолддог юм байна. Бие биенээ хүндэлдэг юм байна. Маш эвтэй байдаг юм байна. Биднийг үнэлсэн үнэлэлт шүү дээ, тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бид ч одоо юу бие биенээ зодох нь битгий хэл алаад л байна шүү дээ. Хуваа хичээхгүй бол болохгүй. Хуваал хичээхгүй бол нөгөө өөр нэг хүндээ боломж олгочихно. Гэхдээ энэ нийгэмд хуваа бодохгүй бол баг амьдрч чатгаа болцсон цаг гэж. Хүн болгон хуваа боддог яг өнөөгийн нийгэмд шаардлага нь тийм болчихсон учраас би хуваа боддог. Хүн өөрөө бол уусаа хуваа боддог юм дээ шүү дээ. Ямар ч хүн яг өөрөө яг юу болоод байгааг ингээд мэдэж сурахгүй тийм насанд хүрэхч би болоод байгаа юм. Хүн болгон математикч болох албагүйч хүн болгон аав ээж болно гэдэг үг байдаг. Суурнаасаа эхлэхдээ бие хүмүүст төлөвшөөгүй хүүхэд залуучууд ирээдүйд нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлж нийгмийг гажуудуулж эхэлдэг. Жишээ нь хүчирхийлэл, архитэлт, тамхитэлт, мансууралт, хуурмэглэлт, эдгээрээс үүдэн гэр бүл салалт, мөн онц ноцтой гэмтэргүүд ар араасаа уран гаргахад хүргэдэг. Ийм учраас Монголын сайн сайхан ирээдүйг бүтээхийн тулд суурь болсон ерөнхий боловсролын системээс нь гарч эхлэх хэрэгтэй болдог. Гэхдээ бид тэр өгөө зөв газраа зөв цагтаа хийж чадвал тэнгэр мэд дууж юм бодож сэтгэж тунгааж чадна гэдэгт би итгэдэг.